шөвшөрөө усан тест хийж чинь энэ удаагийн бичлэг тэгээд микрофон залгаагүй шууд утасны микрофоноор бичиж байгаа болохоор бас сонсоход нэлээд төвхтэй магадгүй. За тэгээд ямар ч шөвшөрөө усан одоо тест гэнэ. Хамгийн гол нь юу яг одоо линз рүү нь ус авах хэрэгтэй. Линз рүү нь ус авчвал тэгээд камерын пикчээр одоо олно. Ямар ч юм одоо хэлцгээе. Энэ арай хүчтэй гожуулсан байгаа. Тэгээд уул нэрээ зөөлхнөөс эхлэе гэж бодож исэн. Тэгээд арай хулгайч ямар ч исэн. За. эхлэе. Яагаад юм. Окей. Ус нь хаана байгаа юм бэ? Айн штэ. За. Ус нь өөрөө шүү тоочны ажлуудад аппликейшн руу ороод байна. За, надрас дуусчих гэж байна. Бензин хайвал хамаагүй дээ. За, айгуул юм шиг. За, дахиад нэг оруулъя. Хий. За. Жагсаж байгаас ихсэхгүй л тоглохгүй. За эдгээр нь бол зүгээр л шүү. Камер л ороод идэвлээ. Камерын зүгээр нь шалгахаа. Ард талынх нь камер нь бол зүгээр л шүү байна. За урд талынх нь камер зүгээр л шүү байна. Одоо хэдүүлээ. Яг сая шүшүүрийн ус биш шууд одоо угаалтуураас гоодж байгаа ус ямар ч ус одоо хийж үзнэ. Жохон часгалуун биш дүү ус асгуул ер нь бол зүгээр. Ер нь бол хамгийн хүчтэй яг одоо ийм хэвээр байдаг яг арай гайгүй болсон гэхээ. Бэлэн нь шууд аппликейшн руу орохгүй сайн. Бэлэн зүгээр л тийм. За зүгээр байна. Амар хүчтэй гадж байна. Яа. За ленз зүгээр юм ашиглах хэрэгтэй. За гэрэл фокус ерөөс авах ажиллаа. За ленз рүү бол камер. Ленз рүү камера усараг байна. Гайгүй. Энэ Touch зүгээр байна.
Эцнийх нэг тэнд нас олцсон болохоор яг зүгээр явдах юм яг нэг тэр нь болоод шиг байна. За сая яг шүвшүүрт хийгээд яг тэр одоо гэрэл саадаг тэр юу нэг жоохон ус орсон юм шиг харагдсан. Тэгээ би амар яагаад яг нарийн шалгасан чи юу л байсан байна л да. Зүгээр яг одоо зүгээр ид ангин дээр нь ус тогтцсон гадаргуу дээр нь зүгээр ус тогтцсон л байсан юм байна. Тэгээд яг нилээн арчаад яг яасны эцэст яг зүгээр л байсан юм байна. Би сая нилээн шалгасан тэгээд бас нилээн хайлглаа. Одоо болохоор яг одоо шууд ус руу живүүлээд 10 минутаар 3 удаа нийт 30 минут биш. Энэ удаадаа 10 20 30-аар 3 удаа нийт 1 цагийн турш одоо хий гэж яг бодож байна. Тэгээд ямар ч байсан одоо бүх юм нь бол зүгээр би бүгдийг шалгасан дахиад. Тэгээд одоо хэдүүлээ. Эхнийхээгаа 1 минутаар биш. Эхнийхээ 10 минутаар л явъя гэж бодоод байна. За тэгээд хайлуулах ер нь зөөлхөн одоо шум болно. За төлөө 15 явчих. За би аппликейшнээс нь гарч чадсангүй усан дор нэг тооч мэдэрдэггүй болохоор уул нь аппликейшн гарсан бол яг тэр нэг юу Dynamic Island-ийн дээр юун дээр нь таймерын зэрэг бол гарч явдаг. Тэгээд сая зөөлхөн хийхэд ямар ч гэсэн бөмбөглөг бол гарсангүй гэж харлаа. Бичлэгэн дээр яг нарийн бичигдсэн байж магадгүй. Тэгээд уул нь бол өмнө ийм юм хийсэн ч гэсэн хоёр дахь гээд ямар ч айц байхгүй яг хийх бах гэсэн бас гүү байд юм байна. Яалтчгүй сандруулж ин тэгээд 13 дээр харин ч баг сандарж ийсэн юм шиг байна. 13 мини дээр. Тэгээд 14 Pro дээр тэгсэн чинь бас нилээн сандраач шиг сонирхолтой л. Тэгээд яг хоо сайн нэг тэр флашыг насаадаг тэр жижиг юм дээр нэг цааталт нь ус орсон юм шиг харагдана. Амар айлгаа ичлээ л да. Тэгээд яг хоо айгаад байх зүйл байхгүй байсан юм байна. Зөвөр тогтцсон л ус байсан юм шиг байна гэж би бол харлаа. Тэгээд тэр нь бол огт байхгүй болчлаа. Яг зүгээр энгийн юм шиг болчлоо. Тэгээд одоо ямар ч үсэн эхний ээлжинд 10 минут хэдүүлээ ямар ч үсэн явуулчих. Тэгээ гаргаж ирээд дахарандаа бүгд нь одоо микрофон, спикер, дэлгэцний тооч, лензэнд камера одоо ус орсон байна уугүй юу гэд тэрийг шалгана. За тэгээ хэдүүлээ 8 минут 20 секунд дуусны дараа хэдүүлээ уснаас нь аваад харцгаая. За ямар ч гэсэн гаргаад ирлээ. Сайн нүг юу болсон? Би нүг утасныхаа төгжгүй байх тохироог нь 5 минутаас дээш буюу хизээч унтрахгүй гэдэг тохироог нь асаахаа мартчих. Тэгээд сая бичлэгний дондор усан дотроо шууд нүг өөрөө төгждөг гори маань ажиллаад яг ажиллачлаа. Та нар гайхсан байж магадгүй. Яана дэлгсэн бүтгэрчлээ ус нөлөөлсөн үү гэж бодоод тах шиг байсан. Бодож исэн байж магадгүй. За тэгээд ямар ч энэ утсаа нэлээд сайн даарч хамгийн гол нь би энэ лензнээс нь л яагаад байгаа шүү. За зүгээр харагдчихэв. Та нарт зүгээр харагдчих хэвээр. Би нэг фокусыг яатсан чинь нэг жоон сонирм болчихлоо. За амарч байсан. Лензэн зүгээр нь за тэгээ уцаа нэг сайн харж чадах юм.
За нилээн бол шалгасан тооч нь бол ямар ч үсэн зүгээр байна. Тэгээд линзийг бол харсан, линз нь бол ямар ч үсэн зүгээр байна. Тэгээд урт талынхын камер ямар ч арт талынхын камер бол зүгээр байна. Урт талынхын камер нь бас зүгээр байна. Бичлэг гэж болж байна. Спикерний хувьд эхэндээ бол айгүй муу дуурч исэн, сүүлдээ бол ямар ч гэсэн буцаад бол зүгээр дуурдаг нь бол болж исэн. Тэгээд яг YouTube-ээс яг айгүй өндөр татамжтай дууз ингээд 50 шууд нэг дээдлийн доотлын спикерүүдээс найл-найлнаас нь яг ус нь бол айгүй сайн бол гарсан. Тэр нь бол нийлэн бас сайн нөлөөлсөн гэж бодож байна. За одоо хоёр дахь хэсэг буюу хэдүүлээ яг 20 минутаар нь бол эхлүүлээ. Одоо л утас бол төгжихдэггүй, унтраахгүй тохиргоо. Тэгээ одоо яг тийм never дээр байгаа. Тэгэхээр айлтгах гэсэн үг. За тэгээд тестээ эхлүүлье. Замарчсан 10 дээр нь тавьчих. 20 10 дээр тавиад хэдүүлээ. Эндээсээ гараад утас нь унтрахгүй тохиргоон дээр байгаа. 2002 2001 усны дор ахта ер нь бол тооч нь ажиллаад идэг тохиолдол байдаг. Тийм болохоор яг тооч нь дээшээ доошоо явах нь эсвэл ямар нэг аппликейшн орох болов гэсэн бас зүйлс бол байдаг. Зүр усан дор болохоор л яг тэгж мэдрээддэг тийм зүйл үүсдэг. Гэхдээ ямар ч байсан гайг бах гэж бодож байна. Одоо л 10-аар биш 20-оор явуулсан. За тэгээд хэдүүлээ 20 минут явуулсныхан дараа дахиад камерныхын ленз рүү ус орж юугүй юу? Спикер нь хэрэг байна. Тооч нь зүгээр байна уу гэдгийг бол 20 минут дуусны дараа шалгацгаая. Одоо л уцвал юусэн унтрахгүй. Яг тэр дээдлийнх нь Dynamic Island дээрх яг тэр countdown-ууд та нар харж байгаа. Яг бодлоо ингээ багцаад явна. Тэгэхээр бол байгаад дах зүйл бол байхгүй. Одоо бол тийм. Тэгэхээр яг ийм дэрэн тавил зүгээр хаа. За спикер нь бол нэлээд амар сонсогдож байна. Ямар ч нэг өстө болгоно. За лензийн шалхандаа хамгийн эхлээд ленз нь бол зүгээр байна. Зүгээр байна. Лензийн зүгээр байна. Спикер нь бол нэлээд цааш олцмаа. Угаасаа дандаа л спикер нь бол тэгчдэг. Яагаад гэхээр спикер микрофоны нөхлөө нь бол хамгийн их ус ордог учраас бол тэгдэг. За тооч нь бол бүгд зүгээр байна. За урт талынхын камер нь зүгээр байна. Дээдлийнхэн камер нь бас зүгээр байна. За одоо тэгээд утсаа нэлээд сайн арчичаад тэгээд би спикернийх нь нэг өндөр герцтэй дуу тавиад тэгээд эргээд түрээд ирье.
За спикерний төр нэг юуны явуулсан дараа спикер нь бол буцаад бол нийлэн зүгээр болчлоо. Жохон царгилтай яг тэр усны арай бүрэн гарч амжаагүй гэсэн үг. Одоо энэ дээр нь та нар харуул яг нэг жохон ус бол байгаа. Ингээ гараад байгаа гэсэн үг. Чанга гарах тусам ингээд ус нь бол ингээл гараал юм гэсэн үг. Дахин би жохон сайн цэвэрлэдэг. За одоо хамгийн сүүлчийн 30 минутаа бол эхлүүлэх чинь эхний 12 минут дээр л ягцсангүй зүг зүгээр байлаа. Одоо хамгийн сүүлчийн буюу 30 минутаар хэдүүлээ. 3 дахь хэсгийг бол одоо явуулнаа. За тэгмэр ч гэсэн уцаа бол зөөлхөн доошоо оруулан дайлуулах бөмбөглөг бол үүсгэж болохгүй. Бөмбөглөг үүсэж ийна гэвэл утсан доторж ус орж ийн гэсэн үг. Гэхдээ гоо спикер, микрофон, тэнэглэгчний оролт руу угаасаа урс ороод эргэж гарч байгаа учраас бол бөмбөглөг гарна гэсэн үг. Гэхдээ ямар ч сан айл болох бөмбөглөг гаргахгүй маягаар ус руугаа ивэл зүгээр гэсэн үг. За одоо ингэ Dynamic Island дээр нь та нар харж байгаах. AirPlay мод хажуунаас жижигхэн удаа хөдөлж байгаа. За ингээд 30 болчлаа хэдүүлээ. Усруугаа зөөлхөн хийе. Айл болох бөмбөглөг гарахгүй л хийхийг ял хичээгээд байгаа. За ингээд зөөлхөн тавьчих. За одоо юмс ингээд сүүлийн 30 минут эхэлж байна. Хуцаа жоохон талиад тушлаа. За яах вэ? Тэгээд одоо би яг өмнө камераа ойртуулдаг байсан. Одоо хэдүүлээ яг Dynamic Island дээр хугацааг нэг зэрэг харахын тулд нэг жоохон ойртуулаад тавьчих. За энэ хэсэг дээр нэг ингэсгээ тавьчих юм болох. За сая бол мэдээж хэрэг бүх юм нь бол тестэлсэн. Тэгээд ямар ч яах зүйл байхгүй, бүх зүйл нь зүгээр байна. Спикер л угаасаа л нүхтэй учраас спикер л ус орсон учраас бол суу сонсогдсон. Тэгээд өндөр гэрцийн болон чанга дуу тавиад тэрийг сайн гаргаад сайн сэгсрээд сайн арчаад байг болсон. За одоо ингэ сүүлчийн нэг мөссөн 30 минутынх нь бол одоо ингэж эхэлж байна. За тэгээд ямар ч энийг энэ сийг нь бол гүйлгчээ. За яг ямар ч үсэн тооч нь бол зүгээр байна. Энэ жоо гарчижээ. Тооч нь бол зүгээр байна. Камерыг нь хараадах. Камер нь зүгээр байна. Селфи камер нь зүгээр байна. Окей. Тоочнууд нь зүгээр ажиллаж байна. Лензийг шалгах хэдүүлээ. Лензийг нь шалгахыг ленз нь зүгээр байна. Ленз нь зүгээр байна. Ааха. Лензэн дээр нь л их санаа зовоодсон. Ленз нь бол дахиад зүгээр байна. За лензийг шалгацсан, тооч нь шалгацсан. Одоо спикерийн сая бол нэлээд судалсан байсан. Спикерийг нь эргээ зүгээр болохын тулд нэг өндөр герцийнхаа тавтамжтай дууг нь тавиад засаад
За спикерийг нь бол нилээн бол засцсан. Тэгээд яг хамгийн өөрөөр нь дуургаад явсан багасгадаг гэвэл play time байт юм байна. Энийг дуурангууд бол дахиад ус нилээн нэмж бол гарч исэн. Тэгээд ямар ч энийг бол бас ашиглаж болох юм байна гэдгийг бол сая бол мэдчихэж авлаа. За тэгээд усны тестний бичлэгийг iPhone 14 бол маш амжилттай давлаа. Ямар ч асуудал байсангүй. Тэгээд ленз рүү ч ямар ч ус орсонгүй. Тэгээд спикер үдийнч дараад нэг одоо сайн усын гаргасны дараа өмнөх шиг яг адилхан юм л ингээд дуурж байна. Ямар ч ингээд асуудал байсангүй. Энэ удаагийн тестийг 100% амжилттай бол давж чадлаа.